давхар маань эхлээд хүмүүсийг хүсэлж авахаасаа, хүмүүстэй хамтарч ажиллахаасаа өмнө яг өөрийнхөө брендинг дуу хоолой гэдэг ямиг тодорхойлж чадсан уу? Тэр чин тодорхойгүй, харилцагч үйлчлүүлэгчтэй юу өгөх гээд байгаа, контент чин тодорхойгүй. Тэрийгээ та өөрөө ойлгохгүй байх юм бол хамтарч ажиллаж байгаа эсвэл таны багт гишүүн болж ажиллаж байгаа хүмүүс чинь бас ойлгохгүй. Яа тэгэхээр та өөрөө бизнесийн толгой хүн чинь толгой нэрхцэн явж байгаа дараагийн гар хөлнүүд чинь таныг одоо яаж ойлгох юм бэ? Тэгэхээр энэ брендийн дуу хоолой гэдэг юм тодорхой болгооч. Тэгээд үүнийхэн дараа та бүхэн маань за манай брендийн чиглэл энэ чиглэл рүү явж байгаа шүү. За энэ брэндээ бизнесээ хөгжүүлэхэд бид нар энэ контентууд дээр анхаарнаа. Контентоо бэлтгэхдээ бид нар ийм одоо судалгаануудыг хийнэ. За судалгаагаа хийчихэд энийгээ бид нар яг хэрэглэгчтэй хүргэсэн бүтээгдэхүүн үйлчлэгээ танилцуулсан контент болгож сошиал медиагаа хөгжүүлнэ